бид нар олон нийтэд алхалтыг уриалгах ийм 7 хоногийг явуулж байгаа. Oil Partners компани зүгээс за манай уулын алхалтын брэнд бүтээгдэхүүнүүдтэйгээ холбоотойгоор ер нь 5 сарын 1-ээс 8-ны өдрийг Hiking Week болгон зарлаж байгаа. За энэ бол ер нь цаашдаа жил болгон уламжлал болон явагдах ийм үйл ажиллагаа байна. Одоо зүрх судасны өвчлөлч гэдэг юм уу те тархалт, стресс, бухимдал за тэгээд одоо нийгмийн асуудлууд энэ төвжрэлч гэдэг юм уу те. За тэгээд хүн хоорондын харилцаа гэдэг энэ асуудлуудад ер нь хамгийн эргээр зардал багтаагаар тэгээд шийдэх ингээд алхам бол гадаа сайхан дулаараад ийм нарлаг өдрүүд Монгол ирж байгаатай холбоотойгоор Hiking Week гэж 7 хоног зарлаад за тэгээд тэр хугацаанд та бүхэн одоо яг зориултын гуталтай алхах нь хэр чухал юм бэ гэдэг одоо мэдээллийг олон нийтэд хүргэх зорилготой бас ийм ажлыг цаан болгож байгаа юм байна. Хөлний тавхаа ер нь аль хүний тулгуур эрхтэн хийж явдаг. Тийм болохоор хөлний тулгуур эрхтэн зөв байж иж тэр хүний биеийн пропорц болон бүхэлдээ тэр хүн өөрөө яг эрүүл болон ерөнхийдөө аль тийш юм алхна гэж үздэг. За энэ төхөөрөмж маань яг яаж ажиллаж байна гэхээр энэ дээр одоо ингээд биеийн жингийн индекс бас тооцоод гаргачих واخгүй юу. Тэрний тэгээд энэ дээр гарсан дата мэдээлэл маань үйлчлүүлэгчийн маань мэйл хаяг руу очих юм. За энэ ингээд ер нь бол 360 градусын үнэлгээ хийж байгаа гэсэн үг. Сая оролцогчийн уртлаас нь ингээд мөрний хэмжээ юмнуудыг авсан байна, зогсолтыг харсан байна. Хажуудлаас нь хараад за одоо нөгөө бүхтэр юмнууд хэмжих асуудал ахна шүү дээ. Тэрнийхэн тухай бас яригдчих нь байна. Тэгээд артлаасаа бас ингэж авах. Тэгээд 360 градусын ийм үнэлгээ хийхээс гадна хийж явах тохиолдолд одоо ингээд хөлийн уулнаас хөшлийн үсрийн төсгөл хүртэлх бүх одоо биеинд байгаа хэмжээсүүд гарна гэсэн үг байна. Жишээ нь бодъё л та баруун талдаа хоёлаа юугүй гэж одоо номгүй гэж бодоход хоёлаа одоо энгийн цогцохтой хүртэл биеийнхаа бүх жингийг баруун тал дээр өгдөг гэсэн. Тэгээд ирэнгүүт хөлний тавхаа өөр ингээ хавтгаа болоод ирэнгүүт хоёлын гэж нөгөө нэг өвдөг дээшлээд арцаг өөрчлөгдөх, нуруу өвдөх асуудал хүртэл гарч ирдэг гэсэн үг байхгүй юу? Хүний хоёр эрхт ингээ хос мөртлөө дандаа өөр гэж ярьдаг шүү дээ. Нүүд чих юу ч байдгийн те. Тэрнтэй адилхан хөлийн чинь улны хэмжээний хүртэл нэг хөлн хүнлэн том жижиг гэж ярихаас гадна өргөн нарийн бас байдгийн юм байна л да. Тэр үзүүлэлтүүд бас энэ дээр гарч ирнэ гэсэн үг байна. За энэ дэлгэцэн дээр болохоор зэрэг яаж юм гэхээр мөр дата анализ нь яаж хийгдэж юм гэхээр мөрөн дээр хийгдэж байна тий. Нормал юм уу одоо ийм өөрчлөлттэй юу гэдгийг гарах нь. Үцэн хүн болгоно ингэж дараа нь цэвэрлэхгүй бол нөгөө нэг арсны өвчин халддаг учраас ер нь бол айгүй эрсдэлтэй. Тогтмол ерөнхийдөө бол байнга спиртээр арчин цэвэрлэн төхөөрөмж байна зөвхөн хөлийн номоо хэмжээд зогсохгүй яг тэр хүний асуудлыг шийдэхэд зориулагдсан уловчийг хэвлж өгдөг байхгүй юу? Хоёр бүтээгдэхүүн авбал үнгүй хийж өгөх, нэг бүтээгдэхүүн авбал 50% хөнгөлөлттэй үнээр та уловчоо хэвлүүлээд авах юм боломжийг олгож байгаа. Шангилын Улаанбаатар төвд за 5 сарын 3-4-ний өдрүүдэд бид нар хөлийн номын онцлогоог өн төлбөргүй хийж өгөх нь. За тэгээд бүх бүтээгдэхүүн үйлчлэгээ маань 30% хямдралтаагаар өглөө 10 цагаас оройн 22 цаг хүртэл хийгдэх нь байна. За тэгээд салбар дэлгүүр буюу одоо манай Мамут дэлгүүрүүдээр Regis Eco Tower-т байрлах дэлгүүрүүдээр маань за өглөө 10 цагаас оройн 20 цаг хүртэл буюу 8 цаг хүртэл энэ үйлчлэгээ маань үзүүлэгдэх нь байна.